2015 оноос одоо зураг төсөл юмнууд нь шийдэгдээд нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас одоо шийдээд одоо байрыг ашиглалтанд оруулсан байгаа. За офицер 85, ахлагч 52, энгийн хамгаалал багштай үйл ажиллагаа явуулдаг. За манай Сунгайрхан дүүрэг нутаг дэвсгэр дээр 12, 13, 14, 15, 16, 17, за 23, 30, 31 дугаар хороонуудыг хариуцж ажиллаж байгаа. За нийт одоо иргэдийн өрхийн байдал нь бол 71,935 иргэнтэй одоо үйлчлэгээ явуулж байгаа. За Баянгол дүүрэг, Сунгайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэртэй хил залгадаг. Одоо Драгон төв, Сапоро, за томоохон самгаар үйлчлэгээний төвд манай дээр төв магистратаа оршдог. За энэ дээр бол одоо бас гэмтэрэг гарах. За хөл хөдөлгөөн ихтэй. Орон нутгийн ирсэн хөл хөдөлгөөн бас их байдаг. Энэ дээр бас зөрчил гэмтэрэг гарах гаралтууд нь бас арай илүү тийм гаралттай харагддаг. Компани одоо ажлыг авсан. За ингээд 1.6 юуны хангалттай үе танд юу гэж бодож байна? Хэдийн хэмжээний 10%. Одоо цаана нь бол 90% нь бол өөрөөр хяналтанд 12 дугаар хорон дээр иргэд аж ахуйн нэгж байгуулах Даргын зүгээс энэ нийгмийн дэг журмыг сахиулах, иргэдийн аюулгүй амар амгалан амьдрах нөхцөлийг хангахын талаас маш олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг төлөвлөсөн байгаа. Сэдрэн мөрөөлөлт орсон байгаа. Үүний өмнө бол энэ цагдаагийн алба хаагчтай ажлын нөхцөлийг сайжруулах үүднээсээ дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийг бол байраар хангах ажлыг бол эхлүүлсэн. Тэгээд өнгөрсөн 17 оны сүүлч 18 оны ихэр бол Баян зүрхийн 3 дугаар хэлтээс одоо Сонгон хайрхан дүүргийн 3 дугаар хэлцээг бол ингээд яг зориултын цагдаагийн хэлцээний байртаа болгосон. Энэ жил бид нар Багнуур дүүрэг цагдаагийн хэлцээний байр авчаа. Ингээд манай бүх дүүргүүд маань бол ингээд зориулттай хангасан ингээд байртаа болчихсон. За хоёрдугаарт бол цагдаагийн алба хаагчдыг машин тоног төхөөрөмжөөр хангах асуудал байгаа. Тэгээд бид нар бол энэ зардлыг бол нийслэлийн гэмтгээс өршин сэргийлсэн үеийн зардлаас бол хангадаг. Эргүүлийн машин, бусад машинуудаар хангах ажлыг бол жил болгож парк шинжилт хийж явдаг. Мэдээж гэхдээ Улаанбаатар хот өөрөө өргөжинд хэлж байгаа учраас мэдээгүй их ачаалттай ажилтдаг. Машин техник парк бас хурдан очдог. За хоёр дахь гол юм бол энэ камержуулалт юм байна. Өнөөдөр бид нар бас энэ өнөөдрийн энэ удаагийн 7 хоногийн энэ дүүргүүдээр ажиллах ажлаараа бол цагдаагийн байгууллага сонгосон бол камержуулалтын төвшин ямар байгаа юм бэ гэдэг. Өнөөдөр дэлхийн хотууд бол бараг 100% камераар бол хотоо хэмжиж байгаа. Манай одоо цагдаагийн байгууллагын одоо мэдээлж байгаагаар бол бид нар нийт хотынхоо нэг 30 орчим хувийг бол тодорхой цэгүүд хамгийн эмзэг гэсэн цэгүүдэд бол камер хэмжиж байгаа. Цаашдаа бол камерын хяналтыг бол нэгдүүл шаардлагатай. Тэгээд өнөөдөр засаг даргын зөвлөлийн хурлаар бид нар энэ камерын хяналтыг яаж нэгдүүлэх гэдэг асуудлаа ярилцаад тэгээд одоо газар дээр нь үзээ явж байгаа. Ер нь цаашдаа бол засгийн газрын төвшөнд бол нэлээд томхон цар хүрээтэй аймгийн төвд бол Улаанбаатар хотыг камераар хангах юм томхон төслийн асуудал яригдж байгаа. Тэгээд төслийг хэрэгжихээс өмнө бол нийслэл хот өөрөө яаж хангах ёстой вэ? Ялангуяа эмзэг цэгүүд, худалдааны төв гэдэг ч юм уу олон замуудын уул зүрийг яаж хангах вэ? Хоёрдугаар нь камерын стандартыг яаж хийх юм. Камер хангаж байна гэдэг баг мөнгө гаргаад өгдөг. Гэтэл одоо юу гэдэг дотор байх ёстой камерыг гадаа зооцсон баг. Нэмэх одоо 15 градус зоодог камеруудыг 30 градус ажиллуулах ч юм уу. Иймэрхүү стандартын дагуулдаг. Энэ стандартыг зүйдвэрлэх. Хоёрдугаар замын цагдаа. За тэгээд нийт хэв журам хамгаалах чиглэлийн камеруудыг нэгтгэж нэгдсэн систем оруулах асуудал бас чухал байна. За нөгөө талаас манай байгууллага иргэд аж ахуйн нэгж бас өөрсдөө аюулгүй байдал хангасан камерт болж байгаа. Энэ бүгдийг нэгдсэн системд оруулаад бүхэлд нь хотыг хянах энэ болсон нөхцөлийг хангах талаар ямар ажил хийж байгаа гэдгийг бол хянашлаж байгаа. Тэгээд энэ дээр бол бас манай цагдаагийн байгууллагуудад үйл ажиллагаатай танилцсан боломж байгаа асуудлуудыг бол ярьж байгаа. Манай цагдаагийн байгууллагын зүгээс тавьж байгаа асуудал бол тоног төхөөрөмжийн хангалтын дээр дэмжүүлсэн үзүүлэх, унаа тэргийг дэмжүүлсэн үзүүлэх. Тэгээд камерын нөгөө гол юм бол ашиглалтын зардал байдаг. Тэгээд камер ажиллахгүй байгаагийн гол юм нөгөө камера эвдэрсэн засахгүй байх. Тэр үед гарах цахилгааны болмос урсгал зардлыг төсөв суулгахгүй байх явдал. Энийг тогтмол суулгах асуудлыг шийдвэрж өгөөч гэсэн ийм одоо зүйлийг яаж байгаа. Тэр нь бол нийслэлийн зүгээс бол энэ цагдаагийн байгууллагынхаа үйл ажиллагаанд байнга дэмжлэг өгсөж ажиллах хэрэгтэй. Ягаад гэвэл сая 500 орчим мянган хүнтэй том хот.
Энийг бол бид нэр дан одоо цагдаагийн алба багштай хүчээр одоо аюулгүй байдлыг хангах чадахгүй. Тийм учраас камер, орчин үеийн техник хэрэгслийг бол хангалтыг сайжруулах хэрэгтэй юм гэсэн шийдвэрийг үүднээс бол ингэж ажиллаж байгаа. Та бүхэн харж байгаа сонгойхын дүүргийн гэр хорооллын гэрэлтүүлэг. Өнөөдөр байдлаар сонгойхын дүүргийн нутаг дэвсгэрт 10,648 гэрэлтүүлэг байгаа. Энэ бол нийт дүүргийн 40 орчим хувь гэрэлтүүлэгтэй. Цаашаа 60% гэрэлтүүлэх бидэнд нөөц байна. Мөн нийт Улаанбаатарын хэмжээнд бол 56 мянган гэрэлтүүлэг байгаа. Тэгээ сонгойхын дүүрэг, Баянзүрх дүүрэг хоёр дээр одоо Австрийн засгийн газрын хөнгөлөлтөө зээлэр том төсөл хэрэгжих гээд барилга утгын яам дээр хүлээгдэж байгаа. Мөн энэ хажуугаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр жил бүр тодорхой тооны ажил хийгээд одоо өнөөдрийн байдлаар одоо өдөө хэмжээнд хүрсэн байна. Одоо бол инглээ шүү дээ. Энд ч одоо хөдөн сэрүүн үйлрэл харанхуй байх хугацаа уртсаж байна тийм ээ. Одоо бол бид бүхэн бүх гэр хорооллынхаа болон гудамж ухаан гэрлүүд дахиж шалгаад компаниудаа гэрээг дүүгнээд асалтгүй байгаа гэрлүүдээ асаагаад янзлаад тэг бэлэн болох хэрэгтэй. Одоо ингээд 10 сарын 1 гээд чинь угаасаа 6-7 цаг гэл харанхуй болно. Өглөө 7 цагаас 8 цагаас нааш гэгээ орхоо болно. Тийм учраас гэрэлтүүлэр нөлөө онцгой анхаарах хэрэгтэй. Ер нь бол одоо Монгол улсын нийслэл хот байна Улаанбаатар хот. Энэ нийслэл хот бол бүхэл одоо өнцөг болон бүрт гэрэлтүүлэг баг шүү. Энэ саяны бидний сая үзнэ цагдаагийн байгууллагатай ажилд бас уялдах хэрэгтэй байхгүй. Гэрэлгүй гудамж нь гэмт хэрэг гардаг. Гэрэлгүй гудамжинд хулгай гардаг. Тийм учраас гудамж хүн гэрэлтэй байх юм бол хүүхдүүд аюулгүй зорчих, хүмүүс аюулгүй зорчих, гэмт хэргийн гаралт буурах онцгой ажиллагдлаа учраас манай захирчийн ажлын албан тохиолдол энэ дээр онцгой анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй. Танаа юу? Экскурс дэлгүүр. За яриа за.